уулзалтын гол зорилго байсан хэрэг бид одоо жил ингээд одоо өргөжлөд яваад ах юм бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг одоо дээшлүүлэх энэ үйл ажиллагаа маань зорилго хангахдаггүй байна. Хоёрдугаар барилгын одоо чанар угсралт энэ үйл ажиллагаа компаниудын гүйцэтгэлтэй холбоотой бас тэдэнд одоо учирж байгаа эрсдэл зэрэг олон одоо асуудлуудыг бид нэр ярьж хэлцлээ. Тэгээд компаниуд өнөөдөр бас өөрсдөө тохиолдоод байгаа бэрхшээлүүд ямар байна, хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Үүний хүрээнд бол засгийн газар болоод эрүүл мэндийн сайдын зүгээс хийж болох ажлуудын талаар нэлээд дэлгэрэнгүй сайхан ярилцлаа. Тэгэхээр бидний өмнө одоо тавьж байгаа зорилго бол эрүүл мэндийн салбарт 2018 онд шилжиж ирж байгаа 13 үндсэн барилга байгаа. Энэ барилгуудынхаа асуудлыг одоо шийдвэрлэх, за мөн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр одоо баригдаж байгаа 3 томоохон барилгуудын үйл ажиллагаа төлөвлөгөөнийхаа дагуу хийгдэж байгаа байдлаар хяналт авах, тэр нь хэрхэн одоо явж байгаа асуудлуудыг ярилцаж шийдвэрлээ. За бид эрүүл мэндийн яамны зүгээс бол захиалагчийн хувьд захиалагчийн хийж байгаа хяналтын чанарыг сайжруулах, за төсөвт өртөгтөө одоо хийгдэж байгаа хэсэг төсвийн одоо зарим нэг хуваарлтын асуудал дээр гарч байгаа бэрхшээлүүдийг болоо шийдвэрлэх энэ асуудлаар засгийн газарт бол тодорхой мэдээлэл оруулж танилцуулж үйл ажиллагаагаа явуулахаар ингээд тогтлоо. Үндтэй байсан. Ямар сонирхолтой энийг салгаж дахиж зураг хийж дахиж хоёр бүтц хийж байгаа юм бол ийм болохгүй. Яасан нэг компанийн дурдж уулзж байгаа юм. Үгүй. Дулааны техникийн өсөлт юм. Угаасаа дулаантай өндөр хүчин чадалтай юм явах хэрэгтэй. Учраас бас дахиад асуудал үүсгэж байгаа учраас энийг урд шийдэж өгөөч. Нөхөн цахилгааны асуудал байгаа юм уу? Үгүй бүх дулаан бүх дулаан. Бид нар өөрснөө компанитайгаа яриад яамнаас санал хүлээж байгаа нэг сангийн яамны өмнө шийдэхгүй байхгүй нэг тус нь байлгахаар одоо тэр Acme Construction Consulting гэдгээр хоёр тусдаа зураг хийж байгаа юм уу гэдэгтсэн. Би одоо энийг маргааш засгийн газрын холбоонд би хэлж тооч. Би ч бас байхгүй юм биш шүү дээ. Тийм учраас санаа уулзч одоо би нөгөө техникийн хөгжил ороод ирж байгаа. Угаасаа байгаа шугам байгаа юм уу? Шугам угаасаа байгаа юм уу? Байхгүй. Шугам мөн татчих. Нэмэлт дээр өгөгдөл хий. Ингээд болоо юм биш. Тэр нэмэлтийг нь Acme Consulting хийж байгаа юм тийм үү? Хийж байгаа одоо тэр бодож байгаа юм уу? Дараа нь болохоор бид нар дахиад одоо гэрээ нэмэлт зураг тий? Нэмэлт юм хийгээд өгөөч гэж хүсэлтэй. Заавал тэр Acme-гаар хийдэг ямар ч хэрэгтэй. Өмнө гэрээ 15 он. Зүг. Шугам нь бол нэг татагдаж орж ирээд тэгээд хоёр юуруугаа тусдаа нэг скелетээр салаадаа орно гэж бодож байгаа шүү. Хэлж байгаа юм байна. Агчаа одоо шинэ одоо хурдуулаад бүгд нь эрүүл газрын сайн өгсөн. Баярлалаа. Энэ Magnus Centurion Construction. За үүнтэй холбоотойгоор одоо 2017 онд хийсэн ажлаа нэмэлт өөрчлөлт гараад гэрээ баталгаажуулалт өөрчлөлт ирэх юм. Түрүүсээ бас